Монгол хичээл сурын төслийн хүрээний гол зорилго нь бүх нийтийн монгол чийг одоо унших, бичих чадварыг сайжруулах зорилгоор энэхүү төсөл маань хэрэгжсэн байгаа. За энэхүү төслийн хүрээнд 60 телевиз, боловсрол аймгийн боловсролын газар, аймгийн засаг даргын хамгийн газраас одоо зохион байгуулад од мандахчтайгаа хамтраад 20 цуврал одоо үндэсний хичээлийн тэл хичээлийг зохион байгуулсан байгаа. За тэгээд нийтдээ бол энэхүү телевизийн одоо 20 цуврал хичээлийг маш олон хүмүүсийн одоо үзэлттэйгээр хүмүүст хүрсэн байсан. За мөн энэхүү төслийн хүрээнд Монгол чигээ одоо суралцах хүн болгоныг уриалгах зорилгоор Дорнод аймагта одоо Улаанбаатар хотын бичиг соёл төвийнхаа салбар, бичиг соёл Дорнод салбараа од мандахчтайгаа хамтран одоо түрүү хавар сургалтын төвөө нээсэн байгаа. За ингээд энэхүү сургалтын төвийн маань зорилго нь сурагчдыг монгол чигээр мөн унших, бичих, биерийн бичиг, хулсан үзгийн тэгээр хүүхдүүдийг одоо уран сайхан бичүүлэх, бүтээл туурвах, бусдад мөн түгээн дэлгэрүүлэх энэ зорилготойгоор сургалтын төв маань байгуулагдсан. Ингээд үйл ажиллагаагаа бид бүхэн үргэлжлүүлж байна. За бичиг соёл төвийн нээлтийн арга хэмжээний үеэр Дорнод аймгийн одоо Цэндийн Дамин сүрэнгийн нэрэмжит төв номынсан дээр бичиг соёл Дорнод уран бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулсан багш сурагчдын одоо 60-70-аад одоо бүтээл энэхүү үзэсгэлэнд оролцсон. За мөн энэ төслийн хүрээнд сурагчдад аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад 2 өдрийн биерийн бичлэг болон хулсан үзгийн сургалтыг зохион байгуулж энэхүү одоо үйл ажиллагаа түгээн дэлгэрүүлсэн. За өнгөрсөн 107 дугаар сард Дорнод аймгийн Матад сумын ерөнхий боловсролын сургуулийн одоо түүхт 100 жилийн ой тохиолсон байгаа. За Матад сумын ерөнхий боловсролын сургуулийн хувьд бол ардын орон зохиолч төрийн 3 удаагийн шагналд 20 дугаар зууны нэр цоёнгийн гэрүүлэгч Цэндийн Дамин сүрэнгаан нэрэмжит одоо сургууль гэдгээр онцлогтой. Яагаад гэвэл Матад сум бол Цэндийн Дамин сүрэнгаан төрсөн нутаг юм. За би өөрөө Матад сумын уугуул хүн. За тэгээ энэхүү одоо сургуулийнхаа 100 жилийн хүрээнд үндэсний бичгийн биерийн бичлэгийн үзэсгэлэнгээ дэлгэж одоо иргэд олон нийт 100 жилийн хүрээнд цугласан нийт одоо хүмүүстэй үзэсгэлэнгээ толилуулсан байгаа. За бичиг соёл Дорнод төвийн одоо үйл ажиллагаанд хамрагдаж байгаа сурагчид маань өөрсдийн чадвараа ахиулахаас гадна бүсийн хэмжээнд, улсын хэмжээнд, олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа одоо уралдаан тэмцээнд үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх одоо уралдаан тэмцээнүүдэд оролцох ийм одоо зорилготой бид бүхний сургалтын үйл ажиллагаа явагдаж байна. Бичиг соёл Дорнод одоо энэ төвийн маань багш нар одмонд багш за битэрийн зүгээс жил болгон одоо олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг уянга одоо монгол чийн уран бичлэгийн үзэсгэлэн ингээд дэлгэгддэг. За Улаанбаатар хотод Хилийн чандад Өр Монголд гэж зохион байгуулагддаг байгаа. За энэ уянга олон улсын үзэсгэлэнд бол шавнартаа болон өөрсдөө жил болгон одоо амжилттай оролцдог. За үүгээрээ мөн үндэсний бичиг үсгээ дэлгэрүүлж байгаа, түгээж байгаа, бусдад одоо таниулж байгаа нэгэн томоохон ажил гэж үздэг юм аа. Би 2017 оноос эхлээд бол энэ биерийн уран бичлэгийн уран бичлэгч байхад биерийн хичээнгүй бичгийн дугуйлын бол аймагтаа анхлан хичээлүүлж эхэлсэн гэж хэлж болно. За тэгээд 17 оноос бол манай хүүхдүүд маань аймгийн одоо эхлээд сургуулийнхаа аймаг орон нутгийнхаа за тэгээд цаашлаад улсын хэмжээний биерийн хичээнгүй бичгийн үзэсгэлэн уралдаануудад бол тогтмол ингээд оролцож эхэлсэн. Тэгээд энэ хүүхдүүд маань болонгууд 3-аас 4 жил хичээлж байгаа ийм хүүхдүүд байгаа. За бид биерийн гişиг дугуйлангийн сурагчдын бүтээлээр Өр Монголын өртөц засах орны шинэ бараг баруун хошуу за Хөлбөмбөр аймагт зохиогддог уянга Монгол уран бичлэгийн олон улсын уралдаануудад бол жил дараалан бол амжилттай оролцож бид бүтээлээ бол тэнд дэлгэн сурталчилдаг. За мөн одоо Улаанбаатар хотнод бичиг соёл төвөөс зохиогддог мөнх тэнгэрийн бичиг үзэсгэлэнд бол мөн сурагчид маань бол амжилттай оролцож байсан. За тэгээд
Энэ жилээс бид одоо бичиг соёл төв нээсэнтэй холбоотойгоор Улаанбаатараас бичиг соёл төвийн сургагч багш нар маань ирээд Гангамбаран багштайгаа хамтраад бид орон нутагта сурагчид багш нарын дунд биерийн хичээнгүй бичиг улсын үзгийн сургалтыг бас одоо аймагт анх удаагаас амжилттай зохион байгуулсан байна. За Монгол улсын үндэсний статистикийн хороо болон хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс бол 2021 онд бол Монгол улсын одоо төрийн албан хаагчид нийт одоо иргэд хөдөлмөрчдийн дунд тийм одоо Монгол бичгийн төвшин тогтоох судалгаа явуулсан байдаг. Тэгээд энэ судалгаанд бол 21 оны дүнгээр бол манай аймаг бол 50 гаруй хувьтай бол хамрагдсан байдгаа. Тэгээд өнгөрсөн хавар 2024 оны 4 сард бол мөн одоо 2 дахь судалгаа бол явагдсан байгаа. Тэгээд энэ судалгааны дүн бол хараахан гараагүй байгаа. Тэгээд манай аймгийн өмнөх одоо 21 оны судалгаанаасаа бол арай илүү бол агсан байхаа гэдэгт бол багш нар бид бас найдаж байгаа. 2025 онд бол одоо хэлний тухай хууль маань одоо хэрэгжиж эхэлнэ шүү дээ. Тэгээд одоо юуны төрөнд бол нөгөө одоо төрийн одоо байгууллагын маань одоо албан хэрэгээ хос бичгээр бол хөтлөн явуулах байгаа. Тэгээд үүнийг бол одоо гардан хэрэгжүүлэх хүмүүс хэмээх ихтэй зэрэг байгууллагын бол одоо архив бичих хэргийн ажилтнууд байдаг. Тэгээд одоо архив бичих хэргийн ажилтан мөн одоо төрийн нийт албан хаагчид маань одоо үндэсний бичгээ сурахад бол яарвчлахгүй бол цаг хугацаа бол одоо маш богинохон үлдсэн байна. За одоо яг өнөөдрөөс эхлээд бол та сурахад бол оройтохгүй шүү гэж та бүхэндээ хэлье. За манай Хэрлэн сумын 12 дугаар сургууль бол нийт одоо төрийн албан хаагчид болон багш нарын дунд бол компьютерийн цахим бичвэрийн уралдааныг бол 3 жил дараалан бол зохион байгуулсан байгаа. Тэгээд энэ удирдамжиндаа бид бол албан байгууллагуудын одоо архив бичих хэргийн ажилтнууд бол заавал хамрагдаарай гэсэн чиглэл өгсөн байдаг. Тэгээд манай аймгийн одоо албан байгууллага аж ахуйн нэгжийн одоо архив бичих хэргийн ажилтнууд маань бол одоо өргөн хүрээтэй бол цаашд бол энэ манай энэ уралдаанд бас өргөн хүрээтэй хамрагдаарай. Тэгээд та бүхний энэ 2025 онд одоо хос бичигт шилжих одоо үйл ажиллагаанд чинь ажилд тань одоо маш их одоо дөхөн болох ийм уралдаан байдгаа гэдгийг бас хэлье. Манай аймаг орон нутгийн бол Монгол бичгийн хэрэглээ иргэдийн одоо Монгол бичгийн одоо төвшин бол ямар байгаа вэ гэдэг талаар бол саяны дурдсан судалгааны үр дүн бол харуулах байх. Тэгээд Монгол бичгийн хэрэглээ бол дутмаг байгаа учраас бид бол Монгол бичгийг сурахад бол хүндрэлтэй байна гэж иргэд одоо олон нийт маань бол ярьдаг. Тэгээд манай аймгийн тухайд гэх юм бол одоо юуны аж ахуйн нэгж албан байгууллагуудын хаяг бол их хүчлэн одоо хос бичгээр бол жигдэрсэн байгаа. За мөн одоо төрийн албан хаагчид маань нэрийн хуудасаа бол бас одоо хос бичгээрээ үйлдэлсэн байгааг бол та бол харж болно. Тэгээд одоо энэхүү одоо үйл ажиллагаагаа улам одоо жигдрүүлж одоо аймаг орон нутгаараа үндэсний бичгтэн болох талаараа бүгдээрээ бол хамтарч ажиллая. Манай бичиг соёл төв бол аймгийнхаа одоо нийт одоо албан газрын иргэд хөдөлмөрчдөд бол одоо Монгол бичгээ түгээхэд бол одоо өөрийн бол хүчин одоо чармайлттай бол оролцоход бол бэлэн байгаа. Тэгээд та бүхэн одоо биднээс Монгол бичгийн анхан дунд акцент шат болон одоо мөн одоо биерийн одоо хичээнгүй бичиг байдаг юм уу тий компьютерийн цахим бичвэрийн сургалтыг бол одоо хүсэж болно. Бид бол танд тусдахад бол бэлэн байна гэдгийг хэлье.